Бид өнгөрсөн хугацаанд ардчлалыг 50 замаар олж хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн, чөлөөт ардчилсан нийгмийг хөгжүүлж, эдийн засгийн салбарт өмчийн болон аж ахуйн олон хэлбэр хэвшил бий болж, улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууцны хувьчлал, газар өмчлөлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүлсэн. Гадаад худалдаа валютын ханш, үн, дотоод гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй болсон. Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн тойрох эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургалж үзэл чөлөөт хэвлэл нийгэмд байр суурь бодиттой эзлэх болсон. Боловсрал, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүхэл салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөөнтэй хөгжил явагдаж байна. Соёл урлаг, шинжлэх ухааны салбарт шин санаа, нээлт бүхий үн цэнтэй, оюуны бүтээл туурагдаж, спортын өндөр амжилтууд ар араасаа гарсаар байна. Энэ бол Монгол улсын маань хөгжлийн гэрэл гэгээтэй тал. Харин яг одоо хөгжлийн гэж харна уу? Эсвэл хямралын гэж нэрлэнэ үү? Ямар тач шийдвэрлэх гараан дээр зогсоод тушаатаа мориндоо бид хэр зэрэг даацтай ташуур өгөх вэ гэсэн чухал цаг үед ирээд байна. Энэ сэдвээр бид үндсэнтэй үгийг нь сонсохоор хийсэн бүтээсэн зүйлтэй хэл хүүхтэй ахмад буурлуудынхаа төлөөлөлтөй уулзаж ярилцсан юм. Хоёрдугаар зууны манлай бүтээн байгуулалт Монгол Оросын хамтарсан уулын байжуулах эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийн замаа туулахдаа Монгол улсын эдийн засагт тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд Монгол улсын бүхэл салбарт бодиттой хөрөнгө оруулалт хийж, Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийн тулах хүч болж байгаа энэ үйлдвэрийн анхны тулгыг тавилцаж байсан ахмадуудтай энэ өдөр уулзаж үн цэнтэй яриаг нь сонссон юм. Хамаан хөдөөж хүлцээсний баярлалаа. Би таксурыг мэн тархан сайхан намайг сайхан намайг гэнэ. Уулын байжуулах эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг өнөөдөр хүртэл бас авчирсан ахмадуудынхаа төлөөлөлтөд уулзж байгаа. Тэгээд та бүхэнтээс нэг хэд хэдэн сэдвээр та бүхний санаа бодол чухам ямар байдгийг гэдгийг ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. Ахмад томилолт юм. Тэгээ энэ томилт нь болохоор бас миний хувьд их хацтай. Энэ бол Эрдэнэтийн бүтээн байгуулалт нь ихтэй сургууль төгсөөд томилж явуулсан анхны хүн байдаг. Өчигдрийн малчин байсан хүмүүсийг л залуусыг л өнөөдөр одоо ажилчин энэ том үйлдвэрийн ажилчин болохоор ингэж зорж ажиллаж байсан. Анхны илгээлтийн эзэдтэй нэг гэж миний хувьд сонссон. Тэр үлийн маань хүн Галапол уурхай яамны томилтоор салхитаас Эрдэнэт хүртэл төмөр зам хар зам хоёрыг хариуцж тавиулахаар ирсэн. Орой авалганд Эрдэнэтийн тухай мэдээ Монгол телевизээр л Эрдэнэтэд одоо тийм болж ийм болж залуучууд Монгол Оросын залуучууд одоо ингэж ажиллаж ийн гэл одоо сайхан мэдээ яваад гагнуурыг оч үсэрч байж гэх шиг тийм. Ийм л одоо тэгэл тэр үеэс эхлээл нэг сургууль ашаалахын төгсөөл нааш явах юмсах гэж боддог. Тэгэл энд ирэхэд үйлдвэрийн эхний ашигтанд орсон. Өөрөөр Эрдэнэт үйлдвэр анхны тестгээ хийгээд 2 жил усны дараа би ирж ирсэн л да. Би ч нутагтаа болохоор сум дундын эмнэлэгт мэс засал төрхийн сувлагч хийж бод тэгээд ирсэн. Тэгээд би тэр мэрэгчлэр хийгээгүй яг энэ үйлдвэртэй зорж илгээлт авч ирж байгаа. Би энэ үйлдвэрийг нэг ажигч нэг сайхан техник эзэмшсэн сайхан ажилчин болгосон гэж их бүсэл мөрөөдлөөр ирсэн. Үйлдвэр ашиглалтанд орох төгч байсан. Учираас Эрдэнэтийн одоо тусгай төлөөлөгч одоо миний санжаагаар лавныг сар гаруй Улаанбаатарт ажилласан баг. Бүх ихтэй сургуулиар явсан. Ингээд үйлдвэрийн ашиглалтын анхны инженерийн техникийн ажилчдыг одоо сонгож авах ийм ажлаа явуулсан. Тэр үед яг би хуваараа авчаал ангийнхаа хүүхдүүдтэй цуг ингээл явж исэн. Манай ангийн нэг охин давчаан дээр ойлоо сууж исэн. Хүү чи яагаад үйсэн гэсэн чинь би Эрдэнэтэд хуваарлагдсан. Хүү гоё штэ чи Эрдэнэт явахгүй яасан гэсэн би тийм таних хүн байхгүй.
Тэгээд тэр охин маань хүүхэдтэй байсан. Хүүхдэд тэрд уйлс тэр сэтгэлийн минь ихэд юу яасан л да. Тэнгүүтээ би шууд геолог болохоо яам эрчим хүчний тэр яамны тэр одоо боловсон хүчин гэж яддаг да. Тэгээд тэрэн дээр ороод аха би энэ хүүхдийн оронд эрдэнэт явах хуурайс солио. Тийм. Шууд ерөөсөө өөрөө мэдээл солилцсон. Тэр миний оронд хотод үлдээл би тэр охины оронд эрдэнэт явсан. Тэр үеийн бид нар чинь залуу байж хүсэл зоригийг бадраасан тийм сайхан үйлдвэр байгуулагдчих гэдэг чинь хүн бүхэнд одоо бахархал төрүүлж байсан л да. Нутгийн одоо хүмүүсүүдийн зан арын шинг хадгалсан тийм өөр мэт сайхан хот л доо. Монгол Улсын их сургуулийн БСГ-ийг төгсөөд тэгээд Эрдэнэтэд энэ сайхан одоо том бүтээн байгуулалтанд оролцсон. Энэ бүтээн байгуулагчдын өөр хүүхдээ сургууль хүмүүжүүлэхэд нь бас тийм болоё гэж л анх ирсэн л дээ. Зохиолч хүний хувьд бүтээн байгуулагч нартай дотор нь хамт олон дотор нь орж ажиллаж бидний амьдрал хоёртой танилцсан бол үүндээ чухал л да. Тийм учраас энэ урилгыг хүлээж аваад мэдээллийн технологи автомат шуултын цех гэж нэртэй болсон. Энэ цехэд хүний нөөцийн ажилтнаар орж ингэж л одоо үйлдвэртэй хувьцаа олсон. Би 8 дугаар ангийн төгсөөд тусгал залуучуудын илгээхээр өдөө мал малж исэн. Санандор Эрдэнэт аваа гэж тийм сайхан уурхай нэгдэж байна. Би 3 хүүхдээ илгээлтээр авч юм байна гэл. Тэгэл аав маань л биднийг тавтарсан да. Мэргэжлийн хүн байсан. Аав маань баригадын эмч хүн байсан. Тухайн үед чинь бас их тийм олон зуун залуучууд илгээлтийн эзэст гэж нэр зүүж ир. За зарим нь бол альбан томилтоор ирсэн байд юм. Зарим нь сэтгэлийн дуудлагаар ихээр одоо аавынхаа сэтгэлийн дуудлагаар дагаад ирсэн байж тээ таны үдэнд те. Тухайн үед ч одоо яг энэ одоо бас Эрдэнэт хот маань байгаа энэ газар нутагт яг ямар дүр төрхтэй таныг бүгдсэн бэ? Ямар За бид нар чинь шүн л орж ирсэн дээ. Айгүй гоё. Нэгдүгээр мэгэр чинь 1 2 3 хүн байр л байсан баг. Тэгээд Z130 машинаар манайх чинь 10-аад илгээлтийн эзэд ирж ирсэн шүү. 1974 оны 8 дугаар сарын 20-нд Монголын залуучуудын түүхийн баялаг хуудаснаа тэмдэглэгдэх бас нэг дурсгал өдрөө. Илгээлтийн эзэд говь усжуулахаар, адрыг эзэмшгээр, мал маллахаар зоридог байсан нь одоо Эрдэнэтийн өвөний ижүүрэн барилга байгууламжийг барих ажилд оролцохоор манай орныхоо төдийлөн олон арван залуучууд сандаан өгч анхны ээлжийнхэн ирээд байна. Цэцэрлэг сургууль моргож үуч байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр цагаан тал. Тэгээд яхав цэцэрлэг нэг гэрт эхэлж ирсэн. Намайг ирэхэд бол ерөөсөө аргагүй л онгон хээр байгаль гэдэг нь бол мэдэгдэжсэн л да. Өөрөөсөө биегээ босоогоор явж явах чинь миний энэгээр татсан өвстэй. Тэгэл зарцаа тэг хэрэг ирвэхээ цэцэг навч хачин гоё байгаль. Тэр үед чинь стил одоо энэ Эрдэнэт бол бүтнээрээ. За хайгуулын сувгшүүд яг татсан тийм л байсан л да. Тэгээд одоо их сайхан гүзээ эзгэн жимстэй бэлэн ирж ялаа л да. Нов битүү харматтай ийм одоо их сайхан онгон байгаль байлаа. Оюун сул хэтчээд одоо нөгөө Монгол орны үнэхээр баян танс гэдэг нь харагдахаар л байсан л да. Болгон аймгийн Эрдэнэтийн аваанаас манай хайгуулчид зэсийн үлэмж том ордыг нээлээ. Шинэхэн байгуулагдажсэн болохоор чинь юм болгон шинэхэн газар шороон хүртэл сайхан шинэ байгаа юм чи юм дээр чинь нэг л гоё залуу дандаа нэг залуучууд байгуулагдсан нэг сайхан залуу гутал байгуулсан. Одоо гэр орно ачаал ингээл өвхлөтэн цовоо наашаа гарсан шүн нэрсэн шүн нэрэл энэ чинь 3 өрөө байр авч үнлээ. Ингээл сэтгэл бол маш өндөр байсан. Эдэшнэ гэж ярьдаг штэ. Хэр хурдан эдэшсэн энэ дээр. Энд чинь их сонин одоо хот сонин газар байсан шүү дээ. Дэлгүүрээр орсон ч одоо гадаа тийм. Гуанзанд орсон дэж гадаа тийм. Тэг чинь одоо яг тэр 76 оны сүүлээр анхны Монгол дэлгүүр бий болсон шүү дээ. Гээд бодохоор бүх юм одоо тэр хангамжтай бас өндөр хангамжтай байсан. Тэр үед зүйл толгойд улсынхаа дэлгүүр юмд байдгүй параметр алан байж идэг. Ийм одоо сайхан газар байсан. Учраас тэгсэн үү их түргэнд авсан юм шүү дээ. Хотод бүх юм дээр бэлэн юм дээр байсан ч бас сэтгэл жоохон тиймэрхүүл байна шүү дээ.
Тэгэхэд яг нөхөр минь энэ чи ирээдүйн том гол болох юм байна. Энд ийм байрлал баригдах сэтгэлээр унах шаардлага байх. 80 оны намртаа үндсэндээ бол Эрдэнэт Хевс компани гэдэг одоо Монголын хевсний үйлдвэрлэлийн бараг 80% гэж байна. Эрдэнэт Хүнс компани гэдэг одоо 2 том үйлдвэр ашиглалтанд орж исэн. Цааш нь яаж энэ Эрдэнэт үйлдвэрийг сайхан авч явах вэ гэдэг асуудал одоо нөгөө намунд байна уу захиргаан байна уу те тэр чинь залуучуудын байгууллага тэр байсан л да одоо ч үйл дээ. Тэр бүхэл байгууллагын анхаарлын төвд байсан. Бид нарыг бас нэг Эрдэнэт үйлдвэрийн одоо нэг юм макеттай танилцуулж ирсэн. Тэгэхэд манай Эрдэнэт хот 12 хороололцоо хайгуу гоё хот тийм макет танилцуулж ирсэн бид нар. Би тэр үеийн тэрл төсөөллийг бид нар бодож ирсэн. Одоо өнөөдрийн өндөрлгөөс харахад хот маань маш гоё. Цэвэрхэн айгуу сайхан хот шүү дээ. Ажил бол жинхэнэ л одоо 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт тийм одоо эрч хүч тэгж л хэлсэн юм л да. Тэгээд тэр эрчээ бол манай Эрдэнэт үйлдвэр бол алдаагүй өнөө хөрч улс орныхоо бас энэ эдийн засагт энэ хөгжил дэвшлийн тулгуур болж яваад нь үнэхээр одоо багтууштай баярлууштай юм л л да. Залуучууд бол ингээд хамтдаа ирээд яг энэ бүхнийг ингээд үүсгэн байгуулад бүтээн босгоод ингээд тэр хооронд бас өөрсдөө их зүйлийг сурж байгаа, амьдрал ахуй нь өрнөж байгаа, гэр бүл үүсэж байгаа их тийм амьдралын хамгийн жаргал зовлон үнэтэй холбоотой байдаг баг. Ер нь хүнийг ер нь хэр төлөвшүүлдэг байгууллага. Ер нь Эрдэнэт үйлдвэр хүнийхээ төлөө гэдгээр нь бид нэг сайн мэднэ. Одоо дөнгөж ирээл юу ч мэдэхгүй тийм ээ. Дөнгөж иржсэн жоохон хүүхдүүд байлаа. Тэгээд тэдний маань одоо төлөвшөлт одоо яаж хүн болох уу? Би хувь хүн гэж яаж болох уу? Тэр болгоны маань л одоо зааж сургаж исэн ахмадууд байна. Тэр болгоны маань бас хэлж ярьж исэн зүйлтийн мэрэгжилтэнгүүд байна. Бидний одоо ажиллаж байсан тэр үед бүр улс даяар одоо шууган болж исэн нэг ажлын хэлбэр бол багш шивийн гэрээ гэж хийж байсан. Орос Монгол холиол мэдхгүй юм хэлэхээр зэрэг Орос багш маань хэлж өгнө. Одоо багшаас сонсч ирсэн зүйл бодогдно. Багшаас сонсч ирсэн зүйл байна. Та нарт худлаа тоо тавих эрх байхгүй. Сахилга дэг журмаас эхлээд цаг хугацааны хүчин зүйл. Хагас цэрэгжүүлэлтийн байдаг. Одоо бараг л хагас цэрэгжүүлэлт гэж хэлэхэд болно. Одоо тодорхой ажил эрхэлсэн хүн бол тэр ажлын местэн дээр хариуцлага алдах юм бол ер нь бол ялангуяа одоо хөдөлмөр хамгааллын асуудлыг их нарийн ярьдаг шүү дээ. Манай Эрдэнэт үйлдвэр бол маш одоо тэр талаар онцгой гэж бусад манай салбаруудтай адилхан. Ерөөсөө аливаа байгууллага хэрвээ хөгжиж дэвшээ ашиг орлоготой ажиллая гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр бол хүнийг жинхэнэ хөгжүүлдэг газар. Мэдлэг чадварын хувьд нь тийм ээ. Оюун сэтгэлгээний хувьд нь, бие болдрын хувьд, эрүүл мэндийн хувьд, ажил хандлагын хувьд наацхан цаг баримтлаас сурч байгаа. Эрдэнэт үйлдвэрийн одоо үнэт зүйлүүдийн нэг бол энэ цагийг маш нарийн барьдаг ийм одоо газар. Зөвлөлтийн мэрэгчлэтнээс л алхам тутамдаа сурч амьдрал ахуйгаас хүн хүртэл суралцдаг байлаа шүү дээ. Зөвхөн мэрэгжил биш, бараг зан төлөв тий одоо амьдрах ухаан, ажил амьдрал зан төлөв одоо тэгэл гэр оронд ахуй хэрэгтэй юу хэрэглэж өөрснөө гараараа хий. Хүнсний зүйлийг ч болоо тоо тэр үед чинь бэлэн юм байхгүй тий хүлэн авалт болно. Хүлэн авалтны ширээ гэж засаж ямар мело одоо тэгэл юу л тэр хүлэн авалтны ширээн дээр тансаг юм байх хэвээр тэр салаат тэр бүгд өөрсдөө байдаг. Тэр гэрэн дээр чухам юу бичигдсэн бэ? Их олон хүний амнаас гарч ийн. Тий, багшийн гэрээтэй ажилдаг байсан. Тэр гэрэн дээр ч одоо тэр багш нь энэ ирж байгаа энэ дагалдуулж байгаа сурагч байгаа ёстой тэр мэдлэг боловсрол сайн өндөр мэрэгчтэй болгоно, өндөр зэрэгтэй болгоод төгсгөх нь их юм сургана гэсэн л үүрэг даалгавартай тэгэл аюулгүй хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүр мөрмөг сайн мөрдөж маш сайхан юм сургана гэсэн тийм үүрэг оролт байгаа шүү дээ тэр багш чинь. Сайн сургаад би жинхлэн шалгалтаа өгнө.
тий шалгалтаа өгөөд тэгээд юу яасан байхад бас нэг сургууль төгссөн Даниэл Баяр болтгдсон шүү дээ. Багштайгаа хоёулаа. Тэр үед чинь л одоо тэр багш чинь тэр шавьяан сургахын тулд ажил дээрээ сургана. Гэртэн өрн сайхан хоол хийн. Тэгээд одоо гэр орноо бас ямар анцтай авч явдаг. Гэр орондоо яаж суудаг. Мэргэжлийн хажуугаар ёс суртахууны аж амьдралын аж төрөх ёсны их том сургууль болсон. Залуучууд их олноороо байгаа газар мэдээж нөгөө дуу хуур илбэг байгаа. Тэгээ таны хувьд өөрөө бас тийм уран бүтээлийн мэдрэмжтэй уран бүтээлч хүний хувьд бол тийм болохоор ч таны уран бүтээлүүдэд их хүнтэй байр суурь эзэлж байна уу? Тэгээ ер нь тэр хүнийг хөгжүүлнэ гэдгээр одоо хондоо би өөрөө ингээд бодоход энд миний уран бүтээл бол үнэхээр бас өндөр төвчөнд гарсан гэмээр юм уу миний хувьд аа шүү дээ. Зүгээр дууны яруу найргийн ийм хүн дуурийн сумлын хэмжээнд хүрээд энэ хэмжээнд одоо бүтээл тойрооно гэдэг бол цэрэн дондоо хөгжтөр, миний хөгжтөр энэ бол эрдэнэ төлөв хүнээ хөгжүүлдэг. Яаж хөгөлж байсан? Тий, яаж хөгөлж, яаж урам зориг оруулж тэр бүтээлийн одоо тавих боломж нөхцөлийг хангаж тэгээ эндээ болов бас үйлдвэрийнхээ уран сайхныг олонний хэсэгт нь тоглуулж тэднийхээ авяас бүлгийг нээж тэднийгээ бас уран шуулж ингэж л байгаагийн одоо бас их тод илэрэл юм даа гэж. Тэгээ яг энэ хугацаанд 94 онд Эрдэнэ үйлдвэрт орсноос хойш би 10 гаруй номоо хэвлүүлчихлаа. Үйлдвэрийнхээ сүлд дууг энэ зохиогоод өглөө. Тэгэд ингээд яривал одоо зөвхөн одоо улс орны эдийн засгтүүдээгүй одоо тэр нийгэм соёлын хүрээнд тишгсэн спортын хүрээндч тэр эрүүл мэндийн хүрээндч тэр одоо энэ онцлогооны төвгөл одоо дамбарлаг барьчихлаа. Тоног хөрөмжөнд оруулж байна. Ингээл олон ерөөсөө одоо Эрдэнэ үйлдвэр хамгийн их буянтай ажил нь бол улс орондоо хүн ардуудаа асар их өвөөжтэй байгаа юм. Сайхан асуулт. Би тэрийг байнга бодож явдал. Манай энэ үйлдвэр бол нийгмийн асуудлын талаар бол үнэхээр одоо нийгмийн асуудал гэсэн нэр томьёоны дор үйл ажиллагаанд явдаг. Ерөөсөө нэг номертэл хүн. Хүний л асуудлыг шийдэхгүй бол цаана нь тэр хөдөлмөрийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Тэр хэрээр бүтээмж тэр хэрээр бүтээмж гарна шүү дээ, тийм ээ. Тийм учраас ажилчдынхаа цалин хөлөөс орон бай, тэдний гэр бүлийн хүмүүсийн энэ бас ажлын байрны асуудал, тэгээд энэ хүнд үйлдвэрийн өвчлөл, одоо янз бүрийн мэргэжлийг шалтгааллах өвчлөл, энүүтэй тэмцэх, тэгээ хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах гэдэг энэ хэд хэдэн одоо энэ сэдвүүдээр бол их онцгой үйл ажиллагаа явуулдаг, их гарсан, их дадлагдсан ийм үйлдвэр байна. Одоо хэрнээ одоо тэр форм бол алдагдаагүй. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн өргөдгөл ашиглалтанд орлоо. 32 сая тонн хөдөр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой өргөдгөлийг ашиглалтанд оруулснаар улсад 400 гаруй тэрбум төгрөгийн, Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг болон өргөж ижээ. Улаанбаатараас ирсэн болохоор бидэнд бол агаар их сайхан санагдаж байна. Тунгалаг сайхан, өглөөний наран нэг сайхан. Улаанбаатарт харьцуулахад шүү. Харьцуулахад тийм. Би бас асуудал өвөлдөө бол жоохон асуудалтай л байгаа бас. Тэгэхээр бас энэ дээр зүгээр онцолж бас л нөгөө хурлын байгууллагт сууж байгаагийнх нь хувьд асуугаад байна л та. За тэр төв хотын алдааг бас энэ дагуул хотуудад маань давтахгүй байх талаар төлөвлөж байна. Яг бид нар бол яг газар зохион байгуулалт ч гэдэг юм. Тийм. Ер нь бол манай Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт үйлдвэрээ үйлдвэр дагсан хот гэж зарим ч дотоод дагсан үйлдвэр гэж энэ хоёр тасныг ярьж байна л да. Ерөнхийдөө манай хот Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь энэ өгөөжийг Эрдэнэт хотоо цааш нь хөгжүүлэх тул их анхаарах хэрэгтэй. Тэрний нэг чиглэлүүдийн агаарын бохирд байгаль орчны асуудал байхгүй тийм. Мэдээж үйлдвэр хязгаар нэгэн цагт энэ одоо байгалийн өгөөж чинь бас барагддаг шүү дээ тийм. Одоогийн тооцоогоор 2050 оноос нааш үлдээ. Хангалттай нөөц бол байгаа.
Энэ хугацаанд бид нар юу хийх хэрэгтэй вэ? Манай Эрдэнэ төвлөрийн удирдлагууд, Эрдэнэ хотын маань бас энэ тал руу анхаарч байгаа. Ер нь одоо байгаль орчны Эрдэнэ төвлөрийн хаалт хөгжлийн менежмент гэдэг одоо асуудал байна. Энэ нэлээ манай даваа зэрэг захиралтай ерөнхий зөвөр их анхаарч байгаа л да. Энэ давхар харж байгаа дотор сэтгүүлч таны асуусан энэ байгаль орчны асуудал, агааны бохирдлын асуудал, хөрсний асуудал, усны нөөцийн асуудал бүгдээ орж байгаа. Одоо тэрэн зариусан юм дэд бүтцүүд гэхэд жишээлбэл үйлдвэрийг хоттой холбосон 6 км явган алхдаг, гүйдэг, дугуйн зам барьсан байх нь. Тэгээ энэ бүхнийг харж байхад их сайхан байна л да. Магадгүй нөгөө Улаанбаатар хот маань төлөвлөлт жоохон муу учраас нэг аливаа зүйлийн жишээнд ороо явдаг штэ. Магадгүй Эрдэнэт маань тэр алдааг давтахгүйгээр зөв зохицуулт хийхэд хүртэл ингээл хүнийхээ төлөө жижигэн зүйл бас их анхаарал татсан юм. Одоо жишээлбэл энэ зай талбайтай байх үедээ олон улсын жишгт хүрэх өөрөө эдийн засгийн чадхтай үйлдвэрийн хувьд бол хаана ямар сайн сайхан соргог сэргийг юм гарч байна. Тэрнийг л тухай цаг үед нь хэрэгжүүлээд явсан. Ийм л одоо 30 хэдэн жилийн энэ түүхтэй үйлдвэр гэж боддог. Анх ингээд 3 хүүхэдтэйгээ хань ажиллаад агаад ирэхэд ийм цагаан тал байлаа гэхэд тэр үе бол нүдэнд нь одоо ингээд зураатал харагддаг л байх л та ингээд сайхан дурсан зэрэгэл. Ер нь энэ үйлдвэртэй амьдралаа холбосноо юу гэж боддог вэ тань? За би хүний амьдрал чи бас тийм дардан байх бол тий. Хань ижил маань 37 оноогоо жилнээс сурцсан. Тэрний хард чинь би 4 жоох даваад үлдчих байхгүй. Тэгээд яг энэ үйлдвэртэй хувь заяага холбосных хэдэн хүүхдээ өсгөх сургууль дамжуулах юм дамжуулаа. Бүгд энэ үйлдвэрт иргээд мэрэгчлээ зэмсээд ажилладаг. Их тийм хүнийхээ төлөө байгууллага гэж миний хувьд их олонтой сонсч байсан л да. Бидний нэг сайхан хамтны үйл ерөөсө хүний төлөө байсан шиг. Бидний ч одоо ингээд сургууль солидог зүйл ингээд сургууль хөрсдөг зүйлүүдээ ажлын байранд бэлэн очиход орон сууц энэ бэлдээд өгнө. Тийм болохоор эдийн зэрэгтэй тэр юунаас эдийн зэрэгтэй гарч. Одоо өөр хүмүүс нөлөөлөлтөд ажиллаж байна. Нөлөөлөлтөд ажилладаг. Яагаад чинь тийм их тийм хүнд хүчээр одоо нэг мэдээж уулуурхаа салбар дагаж хөгжсөн одоо бусад салбарууд гэдэг ер нь юм хүнд хүчээр ажиллаа. Тийм болоод их тийм хүнийхээ төлөө хүмүүсийнхаа нийгмийн асуудалд анхаардаг юм болов уу? Яагаад энэ байгууллагын бас нэг үндсэн мөн чанар юм байт юм бол таа гэж бодлоо. Ер нь хүний төлөө маш их анхаардаг. Ер нь үйлдвэр анх бид нарыг ирэхэд ер нь хүний төлөө л гэсэн тийм сэтгэлээр байжсэн. Тэгэхээр одоо ч мөн тэр хэвээрэл ажиллаж бүх залуу үеийг ч гэсэн тэгжэл хүмүүжүүлж байна. Одоо би гэхэд чинь 4 хүүхэдтэй, 2 охин 2 бандтай. 2 банд минь хоёулаа аав ээж юугаар одоо үйлдвэрт ажиллаж байна. Шинээр ирсэн залуу боловсон хүчнүүдийг те одоо сургаж одоо хүмүүжүүлдэг. Одоо цааш нь одоо ямар мэрэгчлэр яаж сурж яаж дэвжмээр вэ те тэр тал дээр нь анхаарал халамж тавьж одоо сургалтын төлбөрийг хүртэл өөрсдөө төлж сургууль соёлд явуулах, мэрэгжил дээшлүүлэх энэ болгон дээр маш өндөр хариуцлагатай, маш өндөр анхаарал хандуулдаг болохоор би одоо үйлдвэрээр нэр бахархчил суудаг. Эрдэнэ үйлдвэр бол нэг онцлогны үхээр удам дамжуулаад бүр эхнээсээ бодлоготойгоор ингээд хүний нөөцийг бэлдсэн юм үйлдвэр л дээ. Үйлдвэрийн ажилчны хүүхэд эцэгийнхээ одоо мэрэгжлийг өглөөд үйлдвэртээ ажиллана гэдэг бол их үнцэнтэй юм байт юм билээ. Ягаад тэгэхээр эцэгхээсээ бол тэр уламжлалыг авна. Эцэгийнхээ нэр төрийг бодно. За тэгээд заламжлаад авсан юм гэдэг чинь их өөр шүү дээ. Магадгүй мэрэгчлэрээ асуух зүйл ихэд гэрт багш байна. Багш байж байгаа. Бэлэн багш нь байж байгаа. Тэр чинь одоо хүнд чинь нэг мэдлэг гэж нэг юм байна. Чадвар гэж нэг дадлах гэж нэг юм байна ш. Өгөөдөө тэр аав чинь дадлагтай байж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд явахлаар бол би бас ирээдүйн сайн сайхнаар л хардсан шүү дээ. Сайхан тал байна. Магадгүй сэтгэлжлээсэн зүйлүүд ч бас байдаг. Одоо үйл ажиллагаанд нь харахад шүүмжлэлтэй зүйл байдаг уу тань? Нэг хилчмээр санагддаг ч гэдэг юм. Байдаг л да. Сургалт, хүний сургалт нөгөө нэг багш шавын бидний сургаж байсан сургалт энэ жаахан дутуу явагддаг. Нүгийн цаг үе өөр, хүмүүсийн сэтгэл зүй өөр. Тэгэхээр яг багшигаа гэж хүндэлдэг. Тэр өнөөдрийн ажиллаж байгаа олон жил ажилласан дадлаг туршлагатай хүнээ үнэхээр одоо хүндлээ тэрнээс багш гээд тэрнээс одоо сурах энэ тал дээр нэг жаахан
өчигдөр дутагдaltaй санагдаад. Их чадвартай, хүний одоо нас үеийн чадвартай, мэрэгжлийн чадвартай, их сайхан одоо тийм өтлөлт багттай тийм залуухан сайхан ахмадууд тэтгэврт их гарч байна. Ийм улсуудаа жинхнээр навьячил өгч одоо тэр олон хүний нөөцийг бүрдүүлэх үед олон хүн тэтгэврт гарцсан байлаа гэхэд тэднээс л аваачиж дэрэгдэн тавьж өгмөр байгаа. Шин санааг одоо чулуу болгодог тэр үлгэр шишээг эрдэнэ төлөөр үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар их юм хийж байгаа. Жишээлбэл 2013 оноос одоо манай эрдэнэ төлөөр дээр инновацийн тогтолцоог өргөдүүлэх хэрэгтэй. Эрдэнэ төлөөр ерөнхий захирлын тушаар гараад одоо инновац төв байгуулагдаад явж байгаа. Бидний хувьд бол одоо эрдэнэ төлөвлөрийг нэг тийм эдийн засгийн талаас нь харж байна л да. За энэ нэг юм том үйлдвэр энэ улс орны хөгжилд ингэж хувь нэмрээ оруулдаг гэж өнгөцгөн мэдээд байгаа. Одоо бол бас нэг улс орны эдийн засгийн байдал одоо жоохон хүндхэн. За түүний бас гол ачааллыг үүрэлцдэг үйлдвэрт манаас энэ тодорхой хэмжээнд нөгөө гаргаж байгаа бүтээгдэхүүн нь бас дэлхийн зах зээлд үнэн ханшин жоохон буурдаг ч юм уу. Тэр ирээр юм гадны нөлөөллүүд үйлдэлүүд байна л да. Энэ дээр ер нь бас магадгүй үйлдвэрийг маань цаашид бас он удаан жил ажиллахад иймэрхүү шийдвэр чухал байдیں۔ Гэсэн талаас нь бас бодож явдаг зүйл үед. Ухаанда энэ үйлдвэр өдөө жил одоо ажиллаад ирэхдээ бүх бүтээгдэхүүнээ экспортод гадаадад гаргадаг ийм үйлдвэр. Тэгэхээр нэг экспортын бүтээгдэхүүнийн тэр дэлхийн зах зээл дээр Лондонгийн бирж дээр, Шанхайн бирж дээр ямар хянцтай байгаа манай бүтээгдэхүүн металлын үн маань юу вэ? Тэрнээс шалтгаалаад үйлдвэрийн өөрийнх нь ашиг орлого бүх юм хэмжигдэж байдаг. Бид нарыг одоо ажиллаж явах үед бол дэлхийн зах зээл дээр зэсийн үн 1300 тал байсан шүү дээ. Тэгээ 1380 хөрвчүүл нэг тийм ашигтай ажиллах боломоор байна гэж 2001-2 оны үед одоо тэгж ярьдаг байсан. Тэгээд тэр бол одоо 96 оноос үүдтэй хямрал гэж ярьдаг л да. Тэр 96 оны хямралын үед би одоо гаднаас ажиглагч байсан гэж та түрүү хэлж ирсэн. Би гаднаас ажиглаж ирсэн хүний хувьд бол өнөө Монголын төсвийн бүрдүүлэлтийн жинг дааж ирсэн үйлдвэрийг 97 онд байна уу нэг засгийн газар тэтгээд татвараас чөлөөсөн шүү дээ. Тэр одоо би энэ байдал хүндрээд ирэхэд санаад ороод байгаа. Гэхдээ ер нь энэ улс орноо ингэж сайхан авч явж байгаа энэ үйлдвэрээ цөхрөөчихгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ урмыг хугуулчихгүй, энэ хүмүүсийнхээ ажлын байраар нь гачаалалгүйгээр ингээд цааш наваад явах боломжийг одоо харах ёстой цаг болсон. Хэрэгтэй цагт. Тэгж нэг жилчвэ тийм одоо засгийн газраас сайхан арга хэмжээ авчих юм бол туршлага байна, өмнө нь байсан. Тэгэх юм бол манай үйлдвэр одоо цаашаа эргээд дэгжээд явхад бол энэ маш шалбарх. Бас засгийн үн тодорхой хэмжээгээр буурсан үед одоо засаг төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой энэ үйлдвэртэй. Яг энэ хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх ёстой юм шүү гэдэг бодлогын хувьд, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг би түүний сони хэвлэлд бас сэдв болгож бичиж энийг нэг том динозавртай зүйрлээд нэг унасан динозавр эргэж босдгүй ингээд баригдаад дуустай шүү гэдэг юм хэлдэг байсан. Гэтэ зогсох аюул бол бас хол байна. Гэтэ энэ нэг юу гэдэг санал сэтгэл гаргаж зөв ажиллаж чадахгүй, төр засгийн зүгээс зөв дэмжлэг үзүүлж чадахгүй бол бас ийм эрсдэл байхад үгүйсгэх газаргүй. Зүгээр ер нь одоо байгаа байдлын хүнд үе дээр нь ерөөсөө эрдэнэтэл одоо Монголын ачааг үүрдэг гэсэн үүрэх ёстой үүрхэн зөв гэсэн утгаар хандах юм бол ухаан татврын өр зээл байвал тэрийн чөлөөлөлт ч юм уу хандах боломж байгаа гэж бодож байгаа. Яг тэртээ тэргүй айлаар бодох юм бол эн чинь тийм ээ нэг ахмад настантай нэг ажилтдаг хүнтэй бай гэж боддог. Ажилтдаг хүн нь ажлаасаа гарчлаа гэвэл ахмадын цалиндаа таарч амьдрын шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр улс бол тэр энэ тоогоо их сайн бодох хэрэгтэй байна. Тэгэхээр эрдэнтийн маань нөхцөл байдал хүндрээд ирвэл энэ үйлдвэрийн 1 жил юм уу 2 жилийн дотор яаж хадгалж хамгаалах вэ? Ер нь 1 жилээс илүүгийн шаардлага байхгүй л дээ миний бодож байгаагаар бол. Тэгэхээр 1 жил сайхан одоо хамгаалаад тийм сайхан зөв бодлого явуулах юм бол үйлдвэр бол сөхрөхгүйгээр барахгүй дараагийн жилээс нь эхлээд тэр улс орноо тэр ганц ахмад насны цалингаар амьдардаг айш шиг улсад нэг удаа жилд хангана ус. Түүнээс эрдэнэт үйлдвэрийг чи бүсээн чангалаад хамаг зардлаа ягаад ажилчнтаа халаад одоо тэгээд улсад л төсөв өгөх гэх юм бол энэ хоёрын хооронд их цай байгаа.
Би энэ талаас нь харж байгаа. Стратегийн гэдэг юм уу их тийм чухал ашигтай байгууллагууд гэдэг юм уу. Тэднийг бас тийм улс төржүүлэх хандлагууд за тэр хэрээр дагаад одоо хэвлэл мэдээллийнхэн одоо өөр таамаг төвшүүлдэг ч юм олон нийтийн дунд иймэрхүү ярианууд байдаг л да. Манай уулын байжуулах эрдэнэт үйлдвэрт ийм аюул байдаг уу юм? Байна байлгүй яах вэ? Тэгэхээр үйлдвэрийг ер нь улс төржүүлэх бай. Үйлдвэр өөрийнхөө хийх ажлаа л хийж явах хэрэгтэй тийм. Юм бүтээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн газар тэг ямар нэгэн одоо улс төржилт шаардлагагүй байдаг байхгүй. Ер нь одоо осол авааргүй ажиллах. Улс төрөөс ангид ажиллахад бол эрдэнэт үйлдвэрийн нэг чухал хэрэгцээ бол мөн. Мэдээж одоо аль нэг намыг өдөр хийж болохгүй шүү дээ. Тийм учраас байгалийн баялагчид улс төрийн нам одоо харьяанд авч болохгүй шүү дээ. Тэр утгаараа бол улс төрөөс үнэхээр ангид байх хэрэгтэй. Энд бол техник, технологи, инженерийн одоо шийдэл тийм ээ, ажилчдын одоо бүтээж ажиллагаа энд чухал. 97, 98 оны үед бид нэр энэ үйлдвэрийг улс төржүүлж заавал удирдлагын соёлж ингэж явах шаардлагагүй гэж. Одоо бүр үйлдвэрийн ажилчдын хурал гэдэг байгууллага байгуулж бид нэр утган бүлэг захиралгаа соёлуулахгүй. Асар их өргөн хүрээтэй бодлого бодоод Америкт, Англид, Германд, Хятадд, Оросд, Солонгосод өөрийн төлөөлөгчийн газар байгуулаад яг л өнөөдрийн нөгөө сүлжээ гэдэг маань тэр шүү дээ. Бизнесийн сүлжээ гэж. Бизнесийн сүлжээг зөв олж хараад яг тэр үед хотш гэж хөрөнгө оруулалт техник шинжилгээний банк байгуулаад тэгээд энэ бүх юмыг хийгээд бодоод явж исэн. Тэрнийхэн төлөө энэ бага бүрдүүлээд энэ бага одоо яг тэр чиглэлээр ажиллах үүрэг даалгавраа өгөө төлөвлөөд явж явах үед нь энэ хүний хэрэгсэн солио өөр хүн тавья гэдэг энэ асуудал бидний ажилчдын ч үед үйлдвэрийн ч үед одоо ашигтай биш байсан учраас тухайн үед бид нэр тийм тэмцэлд тавьж л байсан. Сүйдээ одоо тийм том юм бол анзаардаг. Өөрийн гэсэн дахлаатай. Тийм дахлаатай ямар ч үсэн эдэн төлөвлөр ажилдаг явдаг. Үйлдвэрийн төлөвлөгөөг бол сар болгон одоо жил болгон давуулан биелүүлж ирсэн. Энд бол одоо за тэр байж ялэгт тэр нь нөлөө болдоггүй. Намууд бол анхаарал нөх өөр байдаг. Сая одоо бас одоо тэнд ямар нэгэн байдлаар тийм үстэй. Өөр нүдээр хараад байдаг. Тийм хараад байдаг. Энд тэгж хармааргүй байдаг тийм. Гэхдээ тэр цаашдаа манай Монголын улс төрийн намууч гэсэн одоо энэ хэдэн толгоо талдаас нь хараад нэг нь өрөөс нь хараад нэг нь ханаас нь чарддаг тийм. Хажуунаас нь чарддаг. Энэ харааг ерөн цаашдаа Монголын баялагийг эзэмших, ашиглах ард түмний хараанд л чиглүүлэх хэрэгтэй. Ард түмний одоо мэдлэлд байхгүй гэж хэлж болохгүй тийм мэдлэлд байгаа. Тэгэхээр энэ маань одоо нэг тийм улс төржсөн үйлдвэр, улс төржсөн одоо улс төрийн эсвэл бүлэглэлүүдийн ч юм уу тийм энэ чиглэлийн одоо асуудал болох юм бол ихэнх одоо Монголын ард түмэнд хохирно шүү дээ. Өөр хин ч хохирохгүй шүү дээ. Энийг л манай үйлдвэрүүд харуулж одоо сануулаад ажиллаад байгаа. Би бол энэ дээр боломжийн одоо байна гэж харж байгаа. Өөрийн гэсэн дархлаатай байгаа. Тийм. Ордоор нь хязгаарлаж яриад идэх тал байдаг л да. За одоо энэ орд нөөц дуусвал энэ үйлдвэрийг төшөглөж байгуулагдсан хот олон мянган ажилчид яах вэ? Тэгэхээр таны хувьд бол энэ тал дээр өөрийн гэсэн бодол. За магадгүй энэ төлөөлж суугаа хурлын хувьд бас төлөвлөж байгаа зүйл байдаг. Монголчууд яагаад зууны бүтээн байгуулагдсан тийм тэр зүйл бүтээн байгуулагддаг юу ордог гэдэг агуулга байхгүй. Би бол өөрөөр боддог. Би жишээлбэл Эрдэнэтэд бол одоо ажилчин ангиж гэдэг юм уу тийм ерөөсөө хүмүүсийн хөлбөр зохион байгуулалтын шинэ хэлбэр анх бий болсон. Энэ Монголд анхных нь баг байж чадсан. Хоёрдугаарт бол энэ том үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалттай яаж үр ашигтай ажиллаж чадгийг харуулсан. Оюу толгой, таван толгойчдод тэгэл байна шүү дээ. Гэхдээ тэд нар маань өнөө үеийн одоо менежментээр үнэхээр хэцүү байна шүү дээ тийм хэцүү байна. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс л Эрдэнэт үйлдвэр ялгарч чаддаг байхгүй. Сая миний дурдсан одоо
гадаадтай яаж хамтарч ажилладгийг үлдэрч чинь орно тийм ээ. Хүн яаж хүмүүжсэн. Дээр нь одоо тэр нийгмийн хариуцлага айхтар юм биш. Жишээлбэл өнөөдөр чинь манай Эрдэнэт үйлдвэр чинь одоо бараг 10-аад цехийг нийгмийн цехүүд бас явж байгаа шүү дээ. Тэр утгаар ганцхан одоо тэр хөдөлмөр боловсруулалтын термийн асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас манай үйлдвэрийн өөрийнх нь үн цэн нь бол яг нийгмийн агуулгаар байна гэж би ойлгож байна. Өнөөдөр бид нар уулаан ухаад ингээд тогоо болгож байна. Тэ? Ерөнх хэсэг юм. Гэхдээ энэ хугацаанд бид нар маш их хэмжээний одоо баялгаа бас авч чадаагүй техник технологийн болж байгаа өнөөгийн төвшөндөө одоо хязгаарлагдаад ингээд 20, 17, 18, 20, 21% зэс энэ том нууранд өнөөдөр байгаа. Тэгэхээр бид тэрийг юуг төсөөлж байсан гэхэлэр энэ одоо уурхайгаан ашиглаад дуусхын цагт техник дэгдлээ хөгжинэ. Тэр цагт бид нар одоо далангаас нуураас эргэж ашиглаад үнэхээр одоо юу ч үлдээгүй тэр хаягдлаа нөгөө тогоондоо хийгээд тэгээд тэрийг уул болгод юм уу, овоо болгод юм уу, тэгээд тэрийг одоо ногоон байгуулж нөгөө модын буцаад тариад ингээд ингэх ёстой шүү гэдэг тэр л бодлого. Тэгэхээр хаалт хөгжлийн менежмент гэдэг маань ерөөсөө уул нь энэ юм байна. Энэ юм байна. Бүрэн дүүрэн ашиглаад тэрийг эргээд нөгөө байгальдаа ямар нэг аюул юуг байгаар мөрөггүйгээр ингээ сайхан үлдээх. Энийг бид зорж ил байсан. Гэхдээ өнөөдөр хайгуул нэмэгдэж хийгдэж байгаа. Нөөц маань нэмэгдэж байгаа. Ямар ч гэсэн энэ үйлдвэр ойрын 40 гаруй жил зогсохгүй ажиллана гэдэгт бид нар итгэж байгаа. Нэмэгдэнэ гэж харддаг юм уу? Эсвэл одоо нөгөө бас ил гарсан шороогоо бас тодорхой хэмжээнд эргүүлж ашиглана гэсэн тэн дээр бас зарим хүмүүс бас төржүүлсэн ч байх юм. Айл тал нь байна. Орд ч нэмэгдэж байна. Энэ манай геологи агуулгын ангид бол жил л одоо миний мэдхээр л чинь 2 сая доллар төсөлдөг юм уурхай шүү дээ. Ордууд бол нэгж илрэл бол байна. Энэ тэнд бол байна. Манайх ч үндсэн одоо эдэнтийн аваагаа үндсэн ордол ашиглаж байгаа шүү дээ. Цаана батлагчсан одоо өшөө 2 орд байна. За нөөц нь мэдээж баг. Нэг талаас юм. Хоёрдугаар нөгөө талаас нь болохоор энэ одоо сул чараа шүү дээ. Овоолох атвал гэж яриад. Энэ атвалаа ашиглаад янз янзын аргаар зэсгүүл маш их технологи юм шүү дээ. Одоо бол яхаа газрын гүнтүүгээ орох тусам металл авалт багасж байгаа. Зэсийн үйлдвэр байгуулаад зэс болгоод за зэсээр цовмод нөгөө утас болгодог зэсээр юу хийх юм гарах манай улс төр хэлбэл ашигтай байна. Манай үйлдвэр дээр одоо олон жил яригддаг одоо шийдэгдэг юм үзүүх зэс сайдуулах буюу цэвдэг юм байна. Энэ бол манай Эрдэнэт үйлдвэрийн одоо чинь 2050 он хугацаа байна шүү дээ. Энэ хугацаанд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Ганцхан зэс сайдуулах үйлдвэрч биш л дээр дагалдсан зарим үйлдвэрлэлийг одоо шийдэж авах хэрэгтэй. Энэ бол манай Эрдэнэтийн үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын ирээдүйн юм уу? Нөгөө нэг асуудал бол энэ үйлдвэрийн яг одоо өвдөг сөхөрдгийн даваан дээр бүх сэлбэг хэрэгсэл маань зөвлөлт холбоот улсаас нийлүүлэгдэж байх тэр үед манай өөрийн одоо юу гэдэг тогтолцоо маань задраад ингээд манай бүтээгдэхүүнийг хаана хүргэж өгөх юм, хэн авах юм, тэгээд тэрнийхэн мөнгийг хаагуур олж авах юм гэдэг асуудал ойлгомжгүй болох үед дэлхийн зах зээл дээр гарах энэ алхмыг яг тэр үед л хийсэн. Ирээд он. Тэгэхгүй энэ үйлдвэр зогсож байгаа байсан. Тэгээд ингэж байж нөгөө нэг одоо манай түүхэнд бол үнэхээр одоо мундаг алтаар бичигдэх ёстой. Тэр 20 сая долларын зээлийг Японы Тожо корпорациас олж ирсэн. Тэр багт би үнэхээр энэ үйлдвэрийнхэн ер нь Монгол улс баярлж авах ёстой шүү гэж би хэлмээр байна. Тэгэхээр хөгжил бол ирээдүй бий мэдээж хэрэг. Энэ сайхан үйлдвэрийн нөөц бололцоо байна. Хөмсөлтийн үед нэмж ашиг томалтондоо нэмж илрүүлж байна. Тэгээд таг цаана нь
асар их нөөц боловсон хүчний их нөөц нь бэлэн байж байна. Тэгэхээр хажууд нь дэд үтцэн байж байна. Одоо дахиад энэ сайхан баян хангайд дахиад энэ тэндээс юм гарчлалтаараа манайхаас баруун ч юм уу зүүн ч юм уу хоошоо ч юм уу урагш ч юм уу эндээс залгаад явна. Тийм учраас бол Эрдэнэтийн одоо энэ нөхцөл байдлыг бол ер нь тэгээд дордуулахгүй байхын төлөө засгийн бодлого зөв бодлого явуулах хэрэгтэй тийм. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн өргөдгөл ашиглалтанд орлоо 32 сая тонн хөдөр боловсруулж төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой өргөдгөлийг ашиглалтанд оруулснаар улсад 400 гаруй тэрбум төгрөгийн Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг болон өргөж ижээ. Та бүхнийхээ үгийг ер нь хэр сонсож байна одоо үйлдвэр нь? Сонсно одоо. Саяхан ерөнхий захирагч 1000 ахмадын чуулга уулзалт хийлээ шүү дээ. 1000 ахмадын чуулга гэдэг чинь 1000 гэхлээр бас л нэр нь хөтөр сайхан байгаа ч тийм тий. Тэгэл тэн дээрээс санал дондон бүх манай ахмадын зөвлөл байгаль захирал маань ахмадуудынхаа саналыг эхэлж бичгээр аваад тэрийг ангиллаад тэгээд ийм санал төд байна, ийм санал өд байна гэдэг үйлдвэрийн өдөртгүүд бүрэн бүрэлдэхүүнээр бүр бодлогод тусгах боломжтой болчихлоо тий. Тэгээ одоо ингээд 2020 он хүртэлч байдаг юм уу 2030 он хүртэлч байдаг юм уу ийм прогнозууд хийж байгаа шүү дээ манайхан. Тэгээ тэрэн дотор нь тусгаач гэсэн ийм саналуудаа нэгтгээд тэгээ үйлдвэрийн захиргаанд өгчихсөн. Тэгээ мэдээж Эрдэнэтийн овоо тэгээд ингээд сайхан ингээд Монголын үнэт баялаг байсан бол дараа Эрдэмийн овоогоор өндөрлөл гэдэг байгаа шүү дээ. Эрдэмийн тэр орхир тэр уулуурхаан одоо дээд сургууль ч юм уу тийм Эрдэнэтийн одоо уулуурхаас ер нь Монголын уулуурхаан салбарын лаборатори ч юм уу бүх талын нөөцөл энд байна. Тэргээрээ л одоо нэг дахиад нэг шинэ аваад тэр чинь барагдахгүй гэсэн үг тийм. Цаашдаа хэдэн зуун жил ч гэсэн манай Эрдэнэтийн аваа 100 нэмийн бүтээн байгуул хэвээр юм байна гэсэн утгаар л харж байгаа. Үйлдвэр дагсан их хотын манай амьдрал сайхан үргэлжлэнэ. Тэгэхээр үйлдвэр дагсан хот гэж бас одоо зүйл бодолсон үед байсан бусад орондож байдаг л да. Тухайд үйлдвэрийн дарга нь хотын дарга багч шүү дээ. Тийм ээ энэ үлэхээр одоо хоёр толгойг нэг юм байх зорилгоор тийм байдаг. Тэгэхээр энэ бол үйлдвэр дагсан хот. Тэгэхээр хотыгоо одоо үйлдвэрийн 40 жил, 50 жил ч байд юм уу, 60 жил ч байд юм уу дараа үйлдвэр одоо өөрийн түүхэд болоод зогслоо гэхэд энэ хот яах юм? Энэ төвлөрөл яах юм? Энэ дэд бүтц яах юм? Гэдгийг бид нар одоо бодсоор л ирсэн тэрийг бодох л ёстой зүйл. Одоо тэр үнд сэтгэл зүйн хувьд бэлдэх ёстой. Өнөөдрийн мэрэгчлүүд өнөөдөр удирдлагууд тэрэнд бэлдэх ёстой. Төр засаг нь тэрийг одоо ногоон гэрлийн насааж тэрийг явуулах ёстой л гэж ойлгож байгаа. Хөгжлийнхаа одоо зорилгыг гарцтай нь хэлсэн танд баярлалаа. Танд ажиллаж баярлалаа. Ажил хүсье. Өчигдөр өнөөдөр маргааш 3 цагийн алтан аргамжид эдний маань залуунаас хүсэл мөрөөдөл гигэн дурсамж хөлс хөдөлмөр шингэн үлджээ. Ямар нэгэн сайхан зүйлийг хүсэн мөрөөдөж их үйлсийг эхлүүлж байгаадаа л итгэж хамтдаа хөдөлмөрлөн өнөөдрийг бидэнд бүтээж өгсөн олон мянган ахмадуудын маань төлөөлөл. Тэдний маань яриа үнцэнтэй мөн бахархан байлаа. Залуу халуунаас сэтгэл зүрх, хөдөлмөр цэцгэлээ бүхэлдэн зориулсан болохоор овоглох байгууллага түшиг хамт олон нь үргэлж тэднийгээ гэдгийм. Нийгэм эдийн засгийн хүнд хэцүү цаг үед ч хоёрдугаарт тавьж хойшлуулалгүй, хоцрогдсон гэж үл тоомсорлолгүй, үгийг нь сонсож, үнэт зөвлөгөөг нь үргэлж дагаж байдгийг тэд талархан өгүүлж байна. Хагас жарны тэртээ тулгайг нь тулж, галыг нь бадраасан залуус өнөөдөр араасаа гавьяаны амралтандаа инхүү сууж байна. Өчигдрийг өнөөдөрт хөтлөн ирсэн ахмадуудын хийж амжаагүйг өнөө цагийн бүтээн байгуулагч нар маргаашд өртөөлөн хүргэнэ. Зогсох эрхгүй хариуцлагын эзэд цаг хормоор бүтээн байгуулсаар. Нөлөөл гэсэн тийм сэтгэлээр байжсэн. Тэгэхээр одоо ч мөн тэр хэвээрээ л ажиллаж бүх залуу үеийг ч гэсэн тэгжил хүмүүжүүлж байна. Одоо би гэхэд чинь 4 хүүхэдтэй, 2 охин, 2 эндтэй. 2 энд минь хоёулаа аав ээж юугаар одоо үйлдвэрт ажиллаж байна. Шинээр ирсэн залуу боловсон хүчнүүдийг те
одоо сургаж одоо хүмүүжүүлэх одоо цааш нь одоо ямар мэрэгчлэр яаж сурж яаж дэвжмээр вэ те тэр тал дээр нь анхаарал халамж тавьж одоо сургалтын төлбөрийг хүртэл өөрсдөө төлж сургууль соёлд явуулах мэрэгжил дээшлүүлэх энэ болгон дээр маш өндөр хариуцлагатай маш өндөр анхаарал хандуулдаг болохоор би одоо үйлдвэрээр нэр бахархчил суудаг. Эрдэнэт үйлдвэр бол нэг онцлогны үхээр удам дамжуулаад бүр эхнээсээ бодлоготойгоор ингээд хүний нөөцийг бэлдсэн ийм үйлдвэр л дээ. Үйлдвэрийн ажилчны хүүхэд эцэгийнхээ одоо мэрэгжлийг өглөөд үйлдвэртээ ажиллана гэдэг бол их үнцэнтэй байт юм билээ. Ягаад тэгэхээр эцэгхээсээ бол тэр уламжлалыг авна. Эцэгийнхээ нэр төрийг бодно. За тэгээ заламжлаад авсан юм гэдэг чинь их өөр шүү дээ. Магадгүй мэрэгчлэрээ асуух зүйл ихэд гэрт багш байна. Багш байж байгаа. Бэлэн багш нь байж байгаа. Тэр чинь одоо хүнд чинь нэг мэдлэг гэж нэг юм байна. Чадвар гэж нэг дадлах гэж нэг юм байна ш. Өгөөдөө тэр аав чинь дадлагтай байж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд явахлаар бол би бас ирээдүйн сайн сайхнаар л хардсан шүү дээ. Сайн сайхан тал байна. Магадгүй сэтгэлж хэлсэн зүйлүүд ч бас байдаг. Одоо үйл ажиллагаанд нь харахад шүүмжлэлтэй зүйл байдаг уу тань? Нэг хилчмээр санагддаг ч гэдэг юм. Байдаг л да. Сургалт хүний сургалт нөгөө нэг багш шавын бидний сургаж байсан сургалт энэ жаахан дутуу явагддаг. Нүгийн цаг үе өөр, хүмүүсийн сэтгэл зүй өөр. Тэгэхээр яг багшигаа гэж хүндэлдэг. Тэр өнөөдрийн ажиллаж байгаа олон жил ажилласан дадлага туршлагатай хүний үнэхээр одоо хүндлээ тэрнээс багш гээд тэрнээс одоо сурах энэ тал дээр нэг жаахан авчир дутагдaltaй санагдаад. Их чадвартай хүний одоо нас үеийн чадвартай мэрэгжлийн чадвартай их сайхан одоо тийм өртөлт багтай тийм залуухан сайхан хамтууд тэтгэврт их гарч байна. Ийм улсуудаа жинхнээр навьячил өгч одоо тэр олон хүний нөөцийг бүрдүүлэх үед олон хүн тэтгэврт гарцсан байлиг гэхэд тэднээс л аваачиж дэрэгдэн тавьж өгмөр байгаа. Шин санааг одоо чулуу болгодог тэр үлгэр шигийг Эрдэнэт үйлдвэр үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар их юм хийж байгаа. Жишээлбэл 2013 оноос одоо манай Эрдэнэт үйлдвэр дээр инновацийн тогтолцоог өргөдүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр ерхий захирлын тушаал гараад одоо инноваци төв байгуулагдаад явж байгаа. Бидний хувьд бол одоо Эрдэнэт үйлдвэрийг нэг тийм эдийн засгийн талаас нь их харж байна л та. За энэ нэг юм том үйлдвэр энэ улс орны хөгжилд ингэж хувь нэмрээ оруулдаг гэж өнгөцгөн мэдээд байгаа. За бол бас нэг улс орны эдийн засгийн байдал одоо жоохон хүндхэн. За түүний бас гол ачааллыг үүрэлцдэг үйлдвэрт манаас энэ тодорхой хэмжээнд нөгөө гаргаж байгаа бүтээгдэхүүн нь бас дэлхийн зах зээлд үнэ хайшин жоохон буурдаг ч юм уу. Тэр ирээр ингэ гадны нөлөөллүүд үйлдэлүүд байна л да. Энэ дээр ер нь бас магадгүй үйлдвэрийг маань цаашид бас он удаан жил ажиллахад иймэрхүү шийдвэр чухал байдیں۔ Гэсэн талаас нь бас бодож явдаг зүйл байдаг. Ухаанда энэ үйлдвэр өдөө жил одоо ажиллаад ирэхдээ бүх бүтээгдэхүүнээ экспортод гадаадад гаргадаг ийм үйлдвэр. Тэгэхээр нэг экспортын бүтээгдэхүүний тэр дэлхийн зах зээл дээр Лондонгийн бирж дээр, Шанхайн бирж дээр ямар хянцтай байгаа манай бүтээгдэхүүн металлын үн маань юу вэ? Тэрнээс шалтгаалаад үйлдвэрийн өөрийнх нь ашиг орлого бүх юм хэмжигдэж байдаг. Бид нарыг одоо ажиллаж явах үед бол дэлхийн зах зээл дээр зэсийн үн 1300 тал байсан шүү дээ. Тэгээ 1380 хүргэжүүл нэг тийм ашигтай ажиллах боломоор байна гэж 2001-2 оны үед одоо тэгж ярьдаг байсан. Тэгээд тэр бол одоо 96 оноос үүдтэй хямрал гэж ярьдаг л да. Тэр 96 оны хямралын үед би одоо гаднаас ажиглагч байсан гэж та түрүү хэлжсэн. Би гаднаас ажиглаж байсан хүний хувьд бол өнөө Монголын төсвийн бүрдүүлэлтийн жинг дааж байсан үйлдвэрийг 97 онд байна уу нэг засгийн газар тэгээд татвараас чөлөөсөн шүү дээ. Тэр одоо би энэ байдал хүндрээд ирэхэд санаад ороод байна. Гэхдээ ер нь энэ улс орноо ингэж сайхан авч явж байгаа энэ үйлдвэрээ цөхрөөчихгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ урмыг хугуулчихгүй, энэ хүмүүсийнхээ ажлын байраар нь гачаалгүйгээр ингээд цааш наваад явах боломжийг одоо харах ёстой цаг болсон. Хэрэгтэй цагт. Тэгж нэг жилчвэ тийм одоо засгийн газраас сайхан арга хэмжээ авчих юм бол туршлага байна, өмнө нь байсан. Тэгэх юм бол манай үйлдвэр одоо цаашаа эргээд дэгжээд явахад бол энэ маш шалбарх. Бас засгийн
хүн тодорхой хэмжээгээр буурсан үед одоо засаг төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой энэ үйлдвэртэй. Яг энэ хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх ёстой юм шүү гэдэг бодлогын хувьд, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг би түүний сони хэвлэлд бас сэдв болгож бичиж энийг нэг том динозавртай зүйрлээд нэг унасан динозавр эргэж босдгүй ингээд баригдаад дууссан шүү гэдэг юм хэлдэг байсан. Гэтэ зогсох аюул бол бас хол байна. Гэтэ энэ нэг юу гэдэг санал сэтгэл гаргаж зөв ажиллаж чадахгүй төр засгийн зүгээс зөв дэмжлэг үзүүлж чадахгүй бол бас ийм эрсдэл байхад үгүйсгэх газаргүй. Зүгээр ер нь одоо байгаа байдлын хүнд үе дээр нь ерөөсөө эрдэмтэл одоо Монголын ачааг үүрдэг үүрэх ёстой үүрхэн зөв гэсэн утгаар хандах юм бол ухаан татврын өр зээл байвал тэрийн чөлөөлөлт ч юм уу хандах боломж байгаа гэж бодож байгаа. Яг тэртээ тэргүй айлаар бодох юм бол эн чинь тийм ээ нэг ахмад настантай нэг ажилтдаг хүнтэй бай гэж боддог. Ажилтдаг хүн нь ажлаасаа гарчлаа гэвэл ахмадын салиндаа таарч амьдрын шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр улс бол тэр энэ тоогоо их сайн бодох хэрэгтэй байна. Тэгэхээр эрдэмтийн маань нөхцөл байдал хүндрээд ирвэл энэ үйлдвэрийн 1 жил юм уу 2 жилийн дотор яаж хадгалж хамгаалах вэ? Ер нь 1 жилээс илүүгийн шаардлага байхгүй л дээ миний бодож байгаагаар бол. Тэгэхээр 1 жил сайхан одоо хамгаалаад тийм сайхан зөв бодлого явуулах юм бол үйлдвэр бол сөхрөхгүйгээр барахгүй дараагийн жилээс нь эхлээд тэр улс орноо тэр ганц ахмад насны цалингаар амьдардаг айш шиг улсад нэг удаа жилд хангана ус. Түүнээс эрдэнэт үйлдвэрийг чи бүсээн чангалаад хамаг зардлаа ягаад ажилчнаа халаад одоо тэгээд улсад л төсөв өгөх юм бол энэ хоёрын ч хооронд их цай байгаа. Би энэ талаас нь харж байгаа. Стратегийн гэдэг юм уу их тийм чухал ашигтай байгууллагууд гэдэг юм уу. Тэднийг бас тийм улс төржүүлэх хандлагууд за тэр хэрээр дагаад одоо хэвлэл мэдээллийнхэн одоо өөр там төвшүүлдэг ч юм олон нийтийн дунд иймэрхүү ярианууд байдаг л да. Манай уулын байжуулах эрдэнэт үйлдвэрт ийм аюул байдаг уу юм? Байна байлгүй яах вэ? Тэгэхээр үйлдвэрийг ер нь улс төржүүлэхгүй. Үйлдвэр өөрийнхөө хийх ажлаа л хийж явах хэрэгтэй тийм. Юм бүтээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн газар тэг ямар нэгэн одоо улс төржилт шаардлагуудын түүхийн баялаг уудаснаа тэмдэглэх гэдэг нь бас нэг дурсгал өдрөө. Илгээлтийн эзэд гой усжуулахаар атрыг эзэмшгээр мал маллахаар зоридог байсан нь одоо эрдэмтийн өвн ижүүрэн барилга байгууламжийг барихыг ажилд оролцохоор манай орныхоо төдийлөн олон арван залуучууд сандаан өгч анхны ээлжийнхэн ирээд байна. Цэцэрлэг сургууль мөргөлж үуч байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр цагаан тал. Тэгээд яхав цэцэрлэг нэг гэрт эхэлж ирсэн. Намайг эрэхт бол ерөөсөө аргагүй онгон хээр байгаль гэдэг нь бол мэдэгдэжсэн л да. Өөрөөсөө биегээ босоогоор явж явах чинь миний энэгээр татсан өвстэй. Тэгэл зарцаа тэг хэрэг ирвэхээ цэцэг навч хачин гоё байгаль. Тэр үе чинь стил одоо энэ эрдэнэт туул бүтнээрээ за хайгуулын сувгшүүд яг татсан тийм л байсан л да. Тэгээд одоо их сайхан гүзээ эзхэн жимстэй би 100 ирж ялаа л да. Нов битүү харматтай ийм одоо их сайхан онгон байгаль байлаа. Оюу сул хөвчээд одоо нөгөө Монгол орны үнэхээр баян танс гэдэг нь харагдахаар л байсан л да. Болгон аймгийн эрдэнтийн аваанаас манай хайгуулчид зэсийн үлэмж том ордыг нээлээ. Шинэхэн байгуулагдажсэн болохоор чинь юм болгон шинэхэн газар шорон хүртэл сайхан шинэ байгаа юм чи юм дээр чинь нэг л гоё залуу дандаа нэг залуучууд оролцох байгуулах зэнийг сайхан залуу гутал байгуулсан. Одоо гэр орно ачаал ингээл өвхлөтэн цовоо наашаа гарсан шөнө нэрсэн шөнө нэрэл энэ 3 өрөө вайр авч үнлээ. Ингээл сэтгэл бол маш өндөр байсан. Эдэшнэ гэж ярьдаг штэ. Хэр хурдан эдэшсэн энэ дээр. Энд чинь сонин одоо хот сонин газар байсан шүү дээ. Дэлгүүрээр орсон ч одоо гадаа тийм. Гуанзанд орсон дэж гадаа тийм. Тэг чинь одоо яг тэр 76 онд 76 оны сүүлээр анхны Монгол дэлгүүр бий болсон шүү дээ. Гээд бодохоор бүх юм одоо тэр хангамжтай бас өндөр хангамжтай байсан. Тэр үед зүйл толгойд улсынхаа дэлгүүр юмд байдгүй бараа материал нь байж идэг. Ийм одоо сайхан газар байсан. Учраас тэгсэн үү их түргэнд ассан юм шүү дээ. Хотод бүх юм дээр бэлэн юм дээр байсан чи бас сэтгэл жоохон тиймэрхүү байна шүү дээ. Тэгэхэд яг нөхөр минь энэ чи ирээдүйн том бот болох юм байна.
энд ийм байрлал баригдах сэтгэлээр унах шаардлага байхгүй. 80 оны намрдаа үндсэндээ бол Эрдэнэт Хевс компани гэдэг одоо Монголын хевсний үйлдвэрлэлийн бараг 80% гэж байна. Эрдэнэт Хүнс компани гэдэг хоёр том үйлдвэр ашиглалтанд орж исэн. Цааш нь яаж энэ Эрдэнэт үйлдвэрийг сайхан авч явах вэ гэдэг асуудал одоо нөгөө намунд байна уу захиргаан байна уу те тэр чинь залуучуудын байгууллагын тэр байсан л да одоо ч үйл дээ. Тэр бүхэл байгууллагын анхаарлын төвд байсан. Бид нарыг бас нэг Эрдэнэт үйлдвэрийн одоо нэг юм макеттай танилцуулж ирсэн. Тэгэхэд манай Эрдэнэт хот 12 хороололт хайгуу гоё хот тийм макет танилцуулж ирсэн бид нарт. Би тэр үеийн тэр л төсөөллийг бид нар бодож ирсэн. Одоо өнөөдрийн өндөрлгөөс харахад хот маань маш гоё. Цэвэрхэн айгуу сайхан хот шүү дээ. Ажил бол жинхэнэ л одоо стил 20 дугаар зууны манлай бүтэн байгуулалт тийм одоо эрч хүч тэгж л хэлсэн юм л да. Тэгээд тэр эрчээ бол манай Эрдэнэт үйлдвэр бол алдаагүй өнөө хөрч улс орныхоо бас эдийн засагт энэ хөгжил дэвшлэлийн тулгуур болж яваад нь үнэхээр одоо багтууштай баярлууштай юм л да. Залуучууд бол ингээд хамтдаа ирээд яг энэ бүхнийг ингээд үүсгэн байгуулад бүтээн босгоод ингээд тэр хооронд бас өөрсдөө их зүйлийг сурж байгаа, амьдрал ахуй нь өрнөж байгаа, гэр бүл үүсэж байгаа их тийм амьдралынх нь хамгийн жаргал зовлон үнэтэй холбоотой байдаг баг. Ер нь хүнийг ер нь хэр төлөвшүүлдэг байгуулга. Ер нь Эрдэнэт үйлдвэр хүнийхээ төлөө гэдгээр нь бид нэг сайн мэднэ л дээ. Одоо дөнгөж ирээл юу ч мэдэхгүй тийм ээ. Дөнгөж иржсэн жоохон хүүхдүүд байлаа. Тэгээд тэдний маань одоо төлөвшөлт одоо яаж хүн болох уу? Би хувь хүн гэж яаж болох уу? Тэр болгоны маань л одоо зааж сургаж исэн ахмадууд байна. Тэр болгоны маань бас хэлж ярьж исэн зүйлтийн мэрэгжилтэнгүүд байна. Бидний одоо ажиллаж байсан тэр үед бүр улс даяар одоо шууган болж исэн нэг ажлын хэлбэр бол багш шивийн гэрээ гэж хийж байсан. Орос Монгол холиол мэдхгүй юм хэлэхээр зэрэг Орос багш маань хэлж өгнө. Одоо багшаас сонсч ирсэн зүйл бодогдно. Багшаас сонсч ирсэн зүйл байна. Та нарт худлаа тоо тавих эрх байхгүй. Сахилга дэг журмаас эхлээд цаг хугацааны хүчин зүйл. Хагас цэрэгжүүлэлтийн байдаг. Одоо бараг л хагас цэрэгжүүлэлт гэж хэлэхэд болно. Одоо тодорхой ажил эрхэлсэн хүн бол тэр ажлын местэн дээр хариуцлага алдах юм бол ер нь бол ялангуяа одоо хөдөлмөр хамгааллын асуудлыг их нарийн ярьдаг шүү дээ. Манай Эрдэнэт үйлдвэрүүд маш одоо тэр талаар онцгой гэж бусад манай салбаруудтай адилхан. Ерөөсөө аливаа байгууллага хэрвээ хөгжиж дэвшээ ашиг орлоготой ажиллая гэвэл хөнөө хөгжүүлэх ёстой. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр бол хөнийг жинхэнэ хөгжүүлдэг газар. Мэдлэг чадварын хувьд нь тийм ээ. Оюун сэтгэлгээний хувьд нь, бие болдрын хувьд, эрүүл мэндийн хувьд, ажил хандлагын хувьд наацхан цаг баримтлаа сурч байгаа. Эрдэнэт үйлдвэрийн одоо үнэт зүйлүүдийн нэг бол энэ цагийг маш нарийн барьдаг ийм одоо газар. Зөвлөлтийн мэрэгчлэтнээс л алхам тутамдаа сурч амьдрал ахуйгаас хүн хүртэл суралцдаг байлаа шүү дээ. Зөвхөн мэрэгжил биш, бараг зан төлөв тий одоо амьдрах ухаан, ажил амьдрал зан төлөв одоо тэгэл гэр оронд ахуй ирэлтэнд юу хөргөлж өөрснөө гараараа хүнсний зүйлийг ч болоо тоо тэр үед чинь бэлий юм байхгүй тий хүлээн авалт болно. Хүлээн авалтны ширээ гэж засаж ямар мело одоо тэгэл юу л тэр хүлээн авалтны ширээн дээр тансаг юм байх хэвээр тэр салаат тэр бүгд өөрсдөө байдаг. Тэр гэрэн дээр чухам юу бичигдсэн бэ? Их олон хүний амнаас гарч ийн. Тий, багшийн гэрээтэй ажилдаг байсан. Тэр гэрэн дээр ч одоо тэр багш нь энэ ирж байгаа энэ дагалдуулж байгаа сурагч байгаа ёстой тэр мэдлэг боловсрол сайн өндөр мэрэгчтэй болгоно, өндөр зэрэгтэй болгоод төгсгөн их юм сургана гэсэн л үүрэг даалгавартай тэгэл аюулгүй хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүр мөрмөг сайн мөрдөж маш сайхан юм сургана гэсэн тийм үүрэг оролт байгаа шүү дээ тэр багш чинь. Сайн сургаад би жинхлэн шалгалтаа өгнө. Тий шалгалтаа өгөөд тэгээд юу яасан байхад бас нэг
сургууль төгссөн Даниэл Баяр болтгоч шүү дээ. Багштайгаа хоёулаад байдаг байхгүй. Ер нь одоо осол авааргүй ажиллах. Улс төрөөс ангид ажиллахад бол Эрдэнэ төлөвлөрийн нэг чухал хэрэгцээ бол мөн. Мэдээж одоо аль нэг намын үйлдвэр байж болохгүй шүү дээ. Тийм учраас байгалийн баялагчид одоо улс төрийн нам одоо харьяанд авч болохгүй шүү дээ. Тэр утгаа бол улс төрөөс үнэхээр ангид байх хэрэгтэй. Энд бол техник, технологи, инженерийн одоо шийдэл тийм ээ. Ажилчдын одоо бүтээж ажиллагаа энд чухал. 97, 98 оны үед бид нэр энэ үйлдвэрийг улс төржүүлж заавал удирдлагын соёл зингиж авах шаардлагагүй гэж. Одоо бүр үйлдвэрийн ажилчдын хурал гэдэг байгууллага байгуулж бид нэр утган бүлэг захирлагаа соёлуулахгүй. Асар их өргөн хүрээтэй бодлого бодоод Америкт, Англид, Германд, Хятадд, Оросд, Солонгосод өөрийн төлөөлөгчийн газар байгуулаад яг л өнөөдрийн нөгөө сүлжээ гэдэг маань тэр шүү дээ. Бизнесийн сүлжээ гэж. Бизнесийн сүлжээг зөв олж хараад яг тэр үед хотч гэж хөрөнгө оруулалт техник шинжилгээний банк байгуулаад тэгэд энэ бүх юмыг хийгээд бодоод явж исэн. Тэрнийхэн төлөө энэ бага бүрдүүлээд энэ бага одоо яг тэр чиглэлээр ажиллах үүрэг даалгавраа өгөө төлөвлөөд явж явах үед нь энэ хүний хэрэгсэн солио өөр хүн тавья гэдэг энэ асуудал бидний ажилчдын ч үед үйлдвэрийн ч үед одоо ашигтай биш байсан учраас тухайн үед бид нэр тийм тэмцэлд тавьж л байсан. Сүйдээ одоо тийм том юм бол анзаардаг. Өөрийн гэсэн дахлаатай. Тийм дахлаатай ямар ч үсэн эдэн төлөөр ажилдаг, явдаг. Үйлдвэрийн төлөвлөгөө бол сар болгон одоо жил болгон давуулан биелүүлж ирсэн. Энд бол одоо задар баяж хэлэхэд тэр нь нөлөө болдоггүй. Намууд бол анхаарал нөх өөр байдаг. Сая одоо бас одоо энд ямар нэгэн байдлаар тийм үстэй. Өөр нүдээр хараад байдаг. Тийм хараад байдаг. Энд тэгж хармааргүй байдаг тийм. Гэхдээ тэр цаашдаа манай Монголын улс төрийн намууч гэсэн одоо энэ хэдэн толгой талдаас нь хараад нэг нь өрөөс нь хараад нэг нь ханаас нь чарддаг тийм. Хажуунаас нь чарддаг. Энэ харааг ер нь цаашдаа Монголын баялагын эзэмших, ашиглах ард түмний хараанд л шилжүүлэх хэрэгтэй. Ард түмний одоо мэдлэлд байхгүй гэж хэлж болохгүй тийм мэдлэлд байгаа. Тэгэхээр энэ маань одоо нэг тийм улс төржсөн үйлдвэр, улс төржсөн улс төрийн эсвэл бэлгэлүүдийн ч юм уу тийм энэ чиглэлийн одоо асуудал болох юм бол ихээхэн одоо Монголын ард түмэнд хохирно шүү дээ. Өөр хинч хохирохгүй шүү дээ. Энийг л манай үйлдвэрүүд харуулж одоо сануулаад ажиллаад байгаа. Би бол энэ дээр боломжийн одоо байна гэж харж байгаа. Өөрийн гэсэн дархлаатай байгаа. Тийм. Ордоор нь хязгаарлаж яриад идэх тал байдаг л та. За одоо энэ орд нөөц дуусвал энэ үйлдвэрийг төшөглөж байгуулагдсан хот эдгээр олон мянган ажилчид яах вэ? Энэ хот яах вэ? Таны хувьд бол энэ тал дээр өөрийн гэсэн бодол. За магадгүй энэ төлөөлж суугаа хурлын хувьд бас төлөвлөж байгаа зүйл байдаг. Монголчууд яагаад зууны бүтээн байгуулагдсан тийм. Тэр зүүн бүтээн байгуулагддаг юу ордог гэдэг агуулга байхгүй. Би бол өөрөөр боддог. Би жишээлбэл Эрдэнэт бол одоо ажилчин ангиж гэдэг юм уу тийм. Ерөөсө хүмүүсийн хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэр анх бий болсон. Энэ Монголд анхных нь баг байж чадсан. Хоёрдугаарт бол энэ том үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалттай яаж үр ашигтай ажиллаж чаддгийг харуулсан. Оюу толгой молгой 5 толгойчдод тэгэл байна шүү дээ. Гэхдээ тэд нар маань нэг өнөө үеийн одоо менежментээр үнэхээр хэцүү байна шүү дээ тийм хэцүү байна. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс л Эрдэнэ төлөвлөр ялгарч чаддаг л байна. Сая миний дурдсан одоо гадаадтай яаж хамтарч ажилладгийг үдирч байна орно тийм ээ. Хүн яаж хүмүүжсэн. Дээр нь одоо тэр нийгмийн хариуцлага айхтар юм биш. Жишээлбэл өнөөдөр чинь манай Эрдэнэ төлөвлөр чинь одоо бараг 10 цэхийг нийгмийн цэхүүд бас явж байгаа шүү дээ. Тэр утгаар ганцхан одоо тэр хөдөлмөр улсуурлын термийн асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Тэр учраас манай үйлдвэрийн өөрх нь үн цэн нь бол яг нийгмийн агуулгаар байна гэж би ойлгож байгаа. Өнөөдөр бид нар уулаан ухаад ингээд тогоо болгож байна. Тэ? Ерөнхий схем. Гэхдээ энэ хугацаанд бид нар маш их хэмжээний одоо
баялгаа бас авч чадаагүй техник технологийн болж байгаа өнөөгийн төвшөндөө одоо хязгаарлагдаад ингээд 20 17 18 20 21% зэс энэ том нууранд өнөөдөр байгаа. Тэгэхээр бид тэрийг юуг төсөөлж байсан гэхэлэр энэ одоо уурхайгаан ашиглаад дуусхын цагт техник дэгдлээ хөгжин тэр цагт бид нар одоо далангаас нуураас эргэж ашиглаад үнэхээр одоо юу ч үлдээгүй тэр хаягдлаа нөгөө тогоондоо хийгээд тэгээд тэрийг уул болгод юм уу овоо болгод юм уу тэгээд тэрийг одоо ногоон байгуулж нөгөө модын буцаад тариад ингээд ингэх ёстой шүү гэдэг тэр л бодлого. Тэгэхээр хаалт хөгжлийн менежмент гэдэг маань ерөөсөө уул нь энэ юм байна. Энэ юм байна. Бүрэн дүүрэн ашиглаад тэрийг эргээд нөгөө байгальдаа ямар нэг аюул юугаар мөрөггүйгээр гэ сайхан үлдээх. Энийг бид зорж ил байсан. Гэхдээ өнөөдөр хайгуул нэмэгдэж хийгдэж байгаа. Нөөц маань нэмэгдэж байгаа. Ямар ч гэсэн энэ үйлдвэр ойрын 40 гаруй жил зогсохгүй ажиллана гэдэгт бид нар итгэж байгаа. Нэмэгдэнэ гэж харддаг юм уу? Эсвэл одоо нөгөө бас ил гарсан шороогоо бас тодорхой хэмжээнд эргүүлж ашиглана гэсэн тэн дээр бас зарим хүмүүс бас төржүүлсэн ч байх юм. Айл тал нь байна. Орд ч нэмэгдэж байна. Энэ манай геологи агуулгын ангид бол жил л одоо миний мэдхээр л чинь $2 сая төсөлдөг ийм уурхай шүү дээ. Ордууд бол нэгж, илрэл бол байна. Энд тэнд бол байна. Манайч үндсэн одоо эдэнтийн аваагаа үндсэн ордол ашиглаж байгаа шүү дээ. Цаана батлах чсан одоо өшөө 2 орд байна. За нөөц нь мэдээж баг. Нэг талаас юм. Хоёрдугаар нөгөө талаас нь болохоор энэ одоо сул чароош даваалах атвал гэж яриад. Энэ атвалаа ашиглаад янз янзын аргаар төсөв маш их технологийн дэвшлээ. Одоо бол яхаа газрын гүнтүүгээ орох тусам юу металл авалт багасж байгаа. Зэсийн үйлдвэр байгуулалт зэс болгоо. За зэсээр цувмод нөгөө утас болгодог зэсээр юу хийдэг юм. Бид өнгөрсөн хугацаанд ардчлалыг 50 замаар олж хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн, чөлөөт ардчилсан нийгмийг хөгжүүлж, эдийн засгийн салбарт өмчийн болон аж ахуйн олон хэлбэр хэвшил бий болж, улсын үйлдвэрийн газрууд мал сүрэг орон сууцны хувьчлал, газар өмчлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүлсэн. Гадаад худалдаа валютын ханш, үн, дотоод гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй болсон. Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн тойрох эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургалж үзэл чөлөөт хэвлэл нийгэмд байр суурь бодиттой эзлэх болсон. Боловсрал, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүхэл салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөөнтэй хөгжил явагдаж байна. Соёл урлаг, шинжлэх ухааны салбарт шин санаа, нээлт бүхий үн цэнтэй, оюуны бүтээл төрөгдөж, спортын өндөр амжилтууд ар араасаа гарсаар байна. Энэ бол Монгол улсын маань хөгжлийн гэрэл гэгээтэй тал. Харин яг одоо хөгжлийн гэж харна уу? Эсвэл хямралын гэж нэрлэнэ үү? Ямар тач шийдвэрлэх гараан дээр зогсоод тушаатаа мориндоо бид хэр зэрэг даацтай ташуур өгөх вэ гэсэн чухал цаг үед ирээд байна. Энэ сэдвээр бид үндсэнтэй үгийг нь сонсохоор хийсэн бүтээсэн зүйлтэй хэл хүүхтэй Ахмад буурлуудынхаа төлөөлөлтөд уулзаж ярилцсан юм. Хоёрдугаар зууны манлай бүтээн байгуулалт Монгол Оросын хамтарсан уулын байжуулах эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийн замаа туулахдаа Монгол улсын эдийн засагт тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд Монгол улсын бүхэл салбарт бодиттой хөрөнгө оруулалт хийж, Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийн тулах хүч болж байгаа энэ үйлдвэрийн анхны тулгыг тавилцаж байсан ахмадуудтай энэ өдөр уулзаж үн цэнтэй яриаг нь сонссон юм.
маань уу? Та маань хөдөөж хүрэлцсэн баярлалаа. Би таксурыг минь тархан сайхан нам үзсэн. Сайхан нам үзсэн нь болон ажиллах эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг өнөөдрийг хүртэл бас авчирсан ахмадуудынхаа төлөөлөлтөд уулзж байгаа. Тэгээд та бүхэнтээс нэг хэд хэдэн сэдвээр та бүхний санаа бодолч юм ямар гэдгийг ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. Анхны томилолт юм. Тэгээ энэ томилолт нь болохоор бас миний хувьд их хацтай. Энэ бол Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд ихтэй сургууль төгсөөд томилж явуулсан анхны хүн байдаг. Өчигдрийн малчин байсан хүмүүсийг л залуусыг л өнөөдөр одоо ажилчин энэ том үйлдвэрийн ажилчин болохоор ингэж зорж ажиллаж байсан. Анхны илгээлтийн эзэдтэй нэг гэж миний хувьд сонссон. Тэр үлийн маань хүн Галаполор хаяаны томилтоор салхитаас Эрдэнэт хүртэл төмөр зам хар зам маягыг хариуцж тавиулгаар ирсэн. Орой авалганд Эрдэнэтийн тухай мэдээ Монгол телевизээр л Эрдэнэтэд одоо тийм болж ийм болж залуучууд Монгол Оросын залуучууд одоо ингэж ажиллаж ийн гэл одоо сайхан мэдээ яваад Гагнуурыг оч үсэрч байж гэх шиг тийм. Ийм л одоо тэгэл тэр үеэс эхлээл ер нь их сургууль ашиглахын төгсөөл нааш явах юмсах гэж боддог. Тэгэл энд ирэхэд үйлдвэрийн эхний яаж ашиглалтанд орсон. Өөрөөр Эрдэнэт үйлдвэр анхны тестгээ хийгээд 2 жил болсны дараа би ирж ирсэн л да. Би ч нутагтаа болохоор сум дундын эмнэлэгт мэс засал төрхийн совлогч хийж бод тэгээд ирсэн. Тэгээд би тэр мэрэгчлэр хийгээгүй яг энэ үйлдвэртэй зорж илгээлт авч ирж байгаа. Би энэ үйлдвэрийг нэг ажигч нэг сайхан техник эзэмшсэн сайхан ажилчин болгосон гэж их бүсэл мөрөөдлөөр ирсэн. Үйлдвэр ашиглалтанд орох төгч байсан. Учираас Эрдэнэтийн одоо тусгай төлөөлөгч одоо миний санджаагаар лавныг сар гаруй Улаанбаатарт ажилласан баг. Бүх ихтэй сургуулиар явсан. Ингээд үйлдвэрийн ашиглалтын анхны инженерийн техникийн ажилчдыг одоо сонгож авах ийм ажлаа явуулсан. Тэр үед яг би хуваараа авчаал ангийнхаа хүүхдүүдтэй цуг ингээл явж исэн. Манай ангийн нэг охин давчаан дээр ойлоо сууж исэн. Хүү чи яагаад үйсэн гэсэн чинь би Эрдэнэтэд хуваарлагдсан. Хүү гоё штэ чи Эрдэнэт явахгүй яасан гэсэн би тийм таних хүн байхгүй. Тэгээд тэр охин маань хүүхдтэй байсан. Хүүхдэд тэрд уйлс тэр сэтгэлийн миний хөд бий яасан л да. Тэнгүүтээ би шууд геолог болохоо яам эрчим хүчний тэр яамны тэр одоо боловсон хүчин гэж ярьдаг да. Тэгээд тэрэн дээр ороод аха би энэ хүүхдийн оронд Эрдэнэт явах хуваараас л тий шууд ерөөсөө өөрөө мэдээл солилцсон. Тэр миний оронд хотод үлдээл би тэр охины оронд Эрдэнэт рүү явсан. Тэр үеийн бид нар чинь залуу байж хүсэл зоригийг бадраасан тийм сайхан үйлдвэр байгуулагдчих гэдэг чинь хүн бүхэнд одоо бахархал төрүүлж байсан л да. Нутгийн одоо хүмүүсүүдийн зан арын шиг хадгалсан тийм өөр нүц сайхан хот л доо. Монгол Улсын их сургуулийн бэсгийн төгсөөд тэгээд Эрдэнэтэд энэ сайхан одоо том бүтээн байгуулалтанд оролцсон. Энэ бүтээн байгуулагчдын өөр хүүхдээ сургууль хүмүүжүүлэхэд нь бас тийм болоё гэж л анх ирсэн л дээ. Зохиолч хүний хувьд бүтээн байгуулагч нартай дотор нь хамт олон дотор нь орж ажиллаж бидний амьдрал хоёртой танилцсан бол үүндээ чухал л да. Тийм учраас энэ урилгыг хүлээж аваад мэдээллийн технологи автомат шуултын цех гэж ийм нэртэй болсон. Энэ цехэд хүний нөөцийн ажилтнаар орж ингэж л одоо үйлдвэртэй хувьцаагаа олгосон. Би 8 дугаар ангийн төгсөөд тусал залуучуудын илгээхээр өдөө мал малж исэн. Санандор Эрдэнэт аваа гэж тийм сайхан уурхай нэгдэж байна. Би 3 хүүхдээ илгээлтээр авч юмарана гэл. Тэгэл аав маань биднийг тавтарсан да. Аав маань мэрэгжлийн хүн байсан. Аав маань баригадын эмч хүн байсан. Тухайн чинь бас их тийм олон зуун залуучууд илгээлтийн эзэд гэж нэр зүүж ир. За зарим нь бол албан томилтоор ирсэн байд юм. Зарим нь сэтгэлийн дуудлагаар ихээр одоо аавынхаа сэтгэлийн дуудлагаар дагаад ирсэн байж тээ таны үдэнд те. Тухайн үед ч одоо яг энэ одоо бас Эрдэнэт хот маань байгаа энэ газар нутагт яг ямар дүр төрхтэй таныг бүгдсэн бэ ямар. За бид нар чинь шүн л орж ирсэн дээ. Айгүй гоё. Нэгдүгээр мэгч чинь нэг
1 2 3 хүн байр л байсан баг. Тэгээд Z130 машинаар манайх чинь 10-аад илгээлтийн эцэд ирж ирсэн шүү. 1974 оны 8 дугаар сарын 20-нд Монголын залууч тэр үед чинь одоо тэр багш чинь тэр шавьяан сургахын тулд ажил дээрээ сургана. Гэртээ өрнө, сайхан хоол хийн. Тэгээд одоо гэр орноо бас ямар анцтай авч явдаг. Гэр орондоо яаж суудаг. Мэргэжлийн хажуугаар ёс суртахууны аж амьдралын аж төрөх ёсны их том сургууль болсон. Эгэн зөвлөлт орны нартай сайхан тулсыг нэгэн хүүтэхийн хайртай зүйлэн сэтгэлийг залуучууд их олноороо байгаа газар мэдээж нөгөө дуу хуур илбэг байгаа. Тэгээ таны хувьд өөрөө бас тийм уран бүтээлийн мэдрэмжтэй уран бүтээлч хүний хувьд бол тийм болохоор ч таны уран бүтээлүүдэд их хүнтэй байр суурь эзэлж байна уу? Тэгээ ер нь тэр хүнийг хөгжүүлнэ гэдгээр одоо хондоо би өөрөө ингэ бодоход энд миний уран бүтээл бол үнэхээр бас өндөр төвчөнд гарсан гэмээр юм уу миний хувьд аа шүү дээ. Зүгээр дууны яруу найргийн ийм хүн дуурийн сумлын хэмжээнд хүрээд энэ хэмжээнд одоо бүтээл тойрно гэдэг бол цэрэн дондоо хөвчтөр, миний хөвчтөр энэ бол эрдэнэ төлөвлөр хүнээ хөгжүүлдэг. Яаж хөгөлж байсан? Тий, яаж хөгөлж, яаж урам зориг оруулж тэр бүтээлийн одоо тавих боломж нөхцөлийг хангаж тэгээ эндээ болов бас үйлдвэрийнхээ уран сайхныг олонний хэсэгт нь тоглуулж тэднийхээ авиас бүлгийг нээж тэднийгээ бас уран шуулж ингэж л байгаагийн одоо бас их тод илэрэл юм даа гэж. Тэгээ яг энэ хугацаанд 94 онд Эрдэнэ үйлдвэрт орсноос хойш би 10 гаруй номоо хэвлүүлчихлаа. Үйлдвэрийнхээ сүлд дууг энэ зохиогоод өглөө. Тэгэд ингээд яривал одоо зөвхөн одоо улс орны эдийн засгтүүдээгүй одоо тэр нийгэм соёлын хүрээнд тишгсэн спортын хүрээндчдэр, эрүүл мэндийн хүрээндчдэр одоо энэ онцлогооны төвгөл одоо дамбарлаг барьчихлаа. Тоног хөрөмжөнд оруулж байна. Ингээл олон ерөөсөө одоо Эрдэнэ үйлдвэр хамгийн их буянтай ажил нь бол улс орондоо хүн ардуудаа асар их өвөөчтэй байгаа юм. Сайхан асуулт. Би тэрийг байнга бодож явдаг. Манай энэ үйлдвэр бол нийгмийн асуудлын талаар бол үнэхээр одоо нийгмийн асуудал гэсэн нэр томьёоны дор үйл ажиллагаанд явдаг. Ерөөсөө нэг нойрмортэл хүний л асуудлыг шийдэхгүй бол цаана нь тэр хөдөлмөрийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Тэр хэрээр бүтээмж тэр хэрээр бүтээмж гарна шүү дээ, тийм ээ. Тийм учраас ажиллагчдынхаа цалин хөлөөс орон бай, тэдний гэр бүлийн хүмүүсийн энэ бас ажлын байрны асуудал, тэгээд энэ хүнд үйлдвэрийн өвчлөл, одоо янз бүрийн мэргэжлэг шалтгааллах өвчлөл, энүүтэй тэмцэх, тэгээ хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах гэдэг энэ хэд хэдэн одоо энэ сэдвүүдээр бол их онцгой үйл ажиллагаа явуулдаг, их гарсан, их дадлагдсан ийм үйлдвэр байна. Одоо хэрнээ одоо тэр форм бол алдагдаагүй. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн өргөтгөл ашиглалтанд орлоо. 32 сая тонн хөдөр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар улсад 400 гаруй тэрбум төгрөгийн, Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг болон өргөж ижээ. Улаанбаатараас ирсэн болохоор бидэнд бол агаар их сайхан санагдаж байна. Тунгалаг сайхан, өглөөний наран нэг сайхан. Улаанбаатарт харьцуулахад шүү. Харьцуулахад тийм. Би бас асуудал өвөлдөө болоо жоохон асуудалтай л байгаа бас. Тэгэхээр бас энэ дээр зүгээр онцолж бас л нөгөө хурлын байгууллагт сууж байгаагийнх нь хувьд асуугаад байна л та. За тэр төв хотын алдааг бас энэ дагуул хотуудад маань давтахгүй байх талаар төлөвлөв юм. Яг бид нар бол яг газар зохион байгуулалт ч гэдэг юм. Тийм. Ер нь бол манай Эрдэнэт үйлдвэрийн статикгүй Эрдэнэт үйлдвэрээ үйлдвэр дагсан хот гэж зарим ч дотоод дагсан үйлдвэр гэж энэ хоёр тасныг ярьж байна л да. Ерөнхийдөө манай хот Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь энэ өгөөжийг Эрдэнэт хотоо цааш нь хөгжүүлэхэд их анхаарах хэрэгтэй. Тэрний нэг чиглэлүүдийн агаарын бохирд байр орчны асуудал байхгүй тийм. Мэдээж
үйлдвэр хязгааны ганцхан энэ одоо байгалийн нөгөөч чинь бас барагддаг шүү дээ. Одоогийн тооцоогоор 2050 оноос нааш үлдээ. Хангалттай нөөц бол байгаа. Энэ хугацаанд бид нар юу хийх гэхээр манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотын маань бас энэ тал руу анхаарч байгаа. Ер нь одоо байгаль орчны Эрдэнэт үйлдвэрийн хаалт хөгжлийн менежмент гэдэг одоо асуудал байна. Энэ нэлээд манай даваа зэрэг захиралтай ерөнхий зөвөр их анхаарч байгаа л да. Энд давхар харж байгаа дотор сэтгүүлч таны асуусан энэ байгаль орчны асуудал, агааны бохирдлын асуудал, хөрсний асуудал, усны нөөцийн асуудал бүгдээ орж байгаа. Одоо тэрэн зариусан юм дэд бүтцүүд гэхэд жишээлбэл үйлдвэрийг хоттой холбосон 6 км явган алхдаг, гүйдэг, дугуйн зам барьсан байх нь. Тэгээ энэ бүхнийг харж байхад их сайхан байна л да. Магадгүй нөгөө Улаанбаатар хот маань төлөвлөлт жоохон муу учраас нэг аливаа зүйлийн жишээнд ороо явдаг шүү дээ. Магадгүй Эрдэнэт маань тэр алдааг давтахгүйгээр зөв зохицуулт хийхэд хүртэл ингээл хүнийхээ төлөө жижигхэн зүйл бас их анхаарал татж байна. Одоо жишээлбэл энэ зай талбайтай байх үедээ олон улсын жишгт хүрэх өөрөө эдийн засгийн чадхтай үйлдвэрийн хувьд бол хаана ямар сайн сайхан соргог сэргийг юм гарч тэрнийг л тухай цаг үед нь хэрэгжүүлээд явсан ийм л одоо 30 хэдэн жилийн энэ түүхтэй үйлдвэр гэж боддог. Анх ингээд 3 хүүхэдтэйгээ хань ажиллаад агаад ирэхэд ийм цагаан тал байлаа гэхэд тэр үе бол нүдэнд нь одоо ингээд зураатал харагддаг л байх л та ингээд сайхан дурсан зэрэгэл. Ер нь энэ үйлдвэртэй амьдралаа холбосноо юу гэж боддог вэ тань? За би хүний амьдрал чи бас тийм дардан байхгүй л тий. Хань ижил маань 37 оноогоо сурцсан. Тэрний хард чинь би 4 жоох даваад үлдчих байхгүй. Тэгээд яг энэ үйлдвэртэй хувь заяагаа холбосноо хэдэн хөнгөтэй өсгөх сургууль дамжуулах юм дамжуулаа. Бүгд үйлдвэрт иргээд мэрэгчлээ зүмсээд ажилд орсон. Их тийм хүнийхээ төлөө байгууллага гэж миний хувьд их олонтой сонсч байсан л да. Бидний сайхан хамтын үйл ерөөсөө хүний төлөө байсан шиг. Бидний ч одоо ингээд сургууль солидог зүйл ингээд сургууль хөгждөг зүйлээ ажлын байранд билээ очиход орон сууц энэ бэлдээд өгнө. Тийм болохоор эдийн зэрэгтэй тэр юунаас эдийн зэрэгтэй гарч. Одоо өөр хүмүүсд үйлдвэртээ ажиллаж байна уу? Үйлдвэртээ ажилладаг. Яагаад чинь тийм их тийм хүнд хүчээр одоо ингээд мэдээж уулуурхаа салбар дагаж хөгжсөн одоо бусад салбарууд гэдэг ер нь юм хүнд хүчээр ажиллаа. Тийм болоод их тийм хүнийхээ төлөө хүмүүсийнхаа нийгмийн асуудалд анхаардаг юм болов уу? Яагаад энэ байгууллагын бас нэг үндсэн мөн чанар юм байд юм бол тавьж бодлоо. Ер нь хүний төлөө маш их анхаардаг. Ер нь үйлдвэр анх бид нарыг ирэхэд ер нь хүний